Сайн байцгаана уу? Энэ бичлэгээр Google Map-ыг буюу Google газрын зургийг утасны дата дууссан үед, интернет байхгүй үед хэрхэн хэрэглэхийг үзүүлье. Google Map буюу газрын зураг руугаа ороод баруун дээд буланд байгаа өөрийнхөө профиль зурган дээр дарна. Тэндээс offline буюу интернетгүй газрын зураг гэснийг сонгоно. Дараа нь select your own map буюу өөрийн газрын зураг гэсэн товчлуур дээр дарна. Аль хотод хамгийн их зорчдог тэр хотоо, тэр хотынхоо эргэн тойронтоо сонгоод download гэдэг товчлуур дээр дарна. Татаж авсныхаа дараа та сонгосон газрын зургаа өөр нэрээр нэрлэж болно. Ингээд та интернетгүй байсан ч гэсэн Google Map-ыг хизээ дуртай цагтаа хэрэглэх боломжтой боллоо. Мэдээж энийг татаж авахын тулд эхлээд та интернеттэй байх ёстой. Интернеттэй газар очиод татаж авчаад дараа нь интернетгүй үед хизээ дуртай цагтаа хэрэглэж болно. Хэрвээ үүнийг мэддэггүй байсан бол лайк дарж, шеэр хийж түгээгээрэй. Мөн унгар хэл сурах сонирхолтой бол миний профиль руу ороод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Баярлалаа.